байцгаана уу? Миний видео хичээл 5 таймаар л. За энэ хичээлээрээ та бүхэнд чих дулаацуулагч гэж монголоор хэлээд байгаа. Тэрийг яаж нэххийг зааж өгөх гэж байна. За ингээд хичээл хэрэглэгдэх зүйлсийг танилцуулъя. За энэ хичээл хэрэглэгдэж байгаа утас маань болохоор Yarn Art гэсэн брендийн энэ Pacific гэсэн утас байна. За ийм зөөлөн өнгө алгалсан ийм утас байна. 50 грамтай. За орц нь 20%-ноос 80% акриликтэй. За ийм утас байна. За 2 номерын утас байна. За тэгээ энэ утсыг болохоор ийм нарийн махер гэж ярьдаг те. Англиар mohair гэсэн байдаг. Ийм утастай цуг ингээд цугт нь ингэж бариад нэхнэ. За энэ утсыг болохоор нэхмэл.com гэсэн сайтаас та бүхэн захиалаад авч болно. Бас өөр өнгөнүүд нь байгаа. Мөн Yarn Art брендийн өөр төрлийн утаснууд ч бас байгаа. За та нар өөр утсаар нэх гэж байгаа бол за өөр ямар ч ер нь бол утсаар нэхэж болох юм байлаа. Энэ хөвчийг чих дулаацуулагчийг. За тэгэхээр тэр сонгосон утсан дээр санал болгосон зүүгээр нь нэхэд явчих болно. Заавал тэдэн миллиметр, эдэн миллиметрийн зүү гэж шаардахгүй. Ямар утас сонгон тухайн утсандаа таарсан арзмаарынхаа зүг сонгочихно гэсэн. За энэ болохоор 3.5 мм-ийг санал болгосон байгаа юм да. Энэ утас маань. Гэхдээ би нөгөө өөр утастай зүг давхарлаж нэх гэж байгаа учраас энийг 4.5 мм-ээр нэх гэж байгаа шүү. За тэгээд зүгээ тэгж тааруулах нь. За тэгээд утас таслах хайч эсвэл таслагч байж болно, хамаагүй өөрчлөлтөд байгаагаа. Тэгээд хэмжих метр, тууцсан метр эсвэл шугам. За тэгээд ингээд 2-оос 3 ширхэг тэмдэглэгч биднэрт хэрэгтэй. За тэмдэглэгч юу нь бол хэрэгтэй болно шүү. Гол хэрэглэгдэх юм маань метр тэмдэглэгч 2. За ингээд хичээлд орцгоё. За чих дулаацуулагч маань болохоор нэг талынхаа уяанаас эхлээд нөгөө талынхаа уяаныхаа үзүүр хүртэл нэхэгдээд дуусна. За тэгэхээр эхлээд бид нэг талынхаа уяаг нэхэж эхэлнэ гэсэн үг байна. За 7 гогцоогоор эхэлнэ. Эхлэхдээ за 7 гогцоонд таарсан утас үлдээгээд за нэг иймэрхүү байхад болгохоо. За тэгээд эхлэл гогцоогоо хэдүүлээ авчна. За ингээд 7 гогцоо 3 4 5 6 7. За энийгээ зангидаад үлдээчи. За 7 авсан байна. За эргүүлээд юу яана? Манжетгний нэхээсээр нэхэн, нэгийг харьцах нь 1, манжетгний нэхээсээр нэхэн. За гэхдээ эхний нэг гогцоогоо нэхэхгүй ингээд авлаа. Хоёр дахын өнгөн нэхээсээр нэхлээ. Өнгөн нэхээс за уцаа наашин гаргаад одоо өнгө араа ээлжлүүлээд явна. За ар нэхээс одоо өнгөн нэхээс наашин гаргаад ар нэхээс. За үлдсэн хоёр дээр болохоор өнгөн нэхээс гээ 2 удаа өнгөн нэхээс авах нь шүү. За ингээд нэгдүгээр игнэ. Эргүүлээд хоёр янзын игнийг л ээлжлүүлээд дээш нь сөөлжүүлээд нэхэд явна гэсэн үг. За хоёр дахь игнэ. Утас наанаа гараад ирсэн. Наанааг ингээд барьж гин. За эхний нэг гогцоог нэхгүйгээр зүүндээ шилжүүлээд авлаа. За хоёр дахь гогцоогийн нөгөө талаасаа эсэргээрээ ар нэхээсээр нэхлээ. За одоо ээлжлүүлээд өнгө ар гэж явна шүү дээ. Араа нэхсэн учраас одоо өнгө нэхээс. За наашин гаргалаа. Ар нэхээс. Өнгө нэхээс. За ингээ үлдсэн хоёр дээр болохоор 2 ар нэхээс. За ийм 1 2 дугаар ийм 2 янзын нэхэлтийг ээлжлүүлээд нэхэд явна гэсэн үг. За эхний нэг гогцоо нэхгүй авлаа. Хоёр дахоос нь
өнгө араа ээлжлүүлээд явлаа. Өнгөнөхөөс, өнгөнөхөөс, арнөхөөс. За төгсгөлийн 2-ыг өнгөнөхөөс. За тэгээ эргүүллээ. За эхний нэг гогцоог нэхгүй шилжүүлж авлаа. За эргүүлээд эсрэгээрээ арнөхөөс, өнгөнөхөөс гэж нэхэж явна. Арнөхөөс, өнгөнөхөөс, арнөхөөс. За төгсгөлөө бас адилхан ар гэд явж байгаа. За ерөөсөл энэ хоёрыгоо дээш нь ээлжлүүлээл нэхэд байна гэсэн уяагаа. За хэр зэрэг урт уяа хиймээр байна. Тэр хүртлээл нэхнэ гэсэн үг. За уяагаа нэхэд дуусчихсан. За би нэг 40 см орчим урттай уяа нэхчихсэн. За хэдүүлээд нь одоо тэмдэглэгч хэрэгтэй болно. Яах вэ гэхлээр хамгийн голын гогцоогоо тэмдэглэнэ. За нэг юм анхааруулж хэлэхэд уяагаа нэхэд дуусахдаа нөгөө 2 дугаар игнийг нэхэд дууссан байх ёстой шүү. Нэгдүгээр игнийг нэхэд зогсохгүй. Заавал 2-оо нэхэд дууссан байх ёстой. За тэгээ энэ талаас харахад өнгө гэж эхэлдэг игнээ маань ингээд нааталтаа гарцсан байх ёстой. Дуусны энд байхад. За энэ игнэнээсээ үргэлжлүүлээд дээшээгээ нөгөө юугаа нэхэд явна гэсэн үг. Чих дулаацуулагчаа. За тэгэхээр 7 гогцооны голын гогцоог олох ёстой. За тэгэхээр 3 гээд голын энэ гогцоо. За энэ дээр би энэ тэмдэглэгчээ зоолоо. За энийга яг голын гогцоо шүү гэдгээ тэмдэглэж байна гэсэн үг. За тэгэхээр одоо гогцоо нэмэх журмаар энэ чихвчээ өргөн болгоно гэсэн үг. За энэ мань үзүүрээсээ ингээд өргөн болоод ингээд ирж байгаа штэ тий. Тэрийг болохоор гогцоо нэмэлтээр тэгж өргөн болгоно гэсэн үг. За тэгэхээр гогцоо нэмэлт маань болохоор яг энэ голын гогцооны хоёр талд нь орж ирнэ. За нэг удаадаа 2 гогцоо нэмж явна гэсэн үг байна. За тэгэхээр эхний нэг гогцоогоо нэхгүй шилжүүлээд за яг өмнөхтэйгээ адилхан өнгөнөхөөс арнөхөөсөө ээлжлүүлж нэхлээ. За энэ голын гогцоон дээр хүрээд ирсэн шүү дээ тий. Тэгэхээр эний өмнө нэг гогцоо нэмнэ. За тэгээд дараа нэг гогцоо нэмнэ. За энэ өмнөх нэг гогцоогоо яаж нэмэх вэ гэхлээр за энэ гогцоо болон энэ гогцоо за тэмдэглэгчээ ижлүүлчихье. За энэ гогцоо болон энэ гогцоо хоёрын хооронд нь энэ явж байгаа утаснаас гогцоо нэмнэ гэсэн үг. За энийг урт талаас нь энэ дунд нь явж байгаа энэ утсаа шүү дээ тий. Энэ зүгээрээ урт талаас нь татаад энэ зүүндээ хийлээ. За ингээ хийчихэж байгаа. Тэгэнгүүтээ энийга өнгөнөхөөс буюу нэмхээр нэхин. За нэхэхтэй болохоор зүүгээ энэ талаас нь оруулаад за энэ талаас нь оруулаад өнгөнөхөөсөө нэхнэ. За дахиад үзүүлээ. Энийг урдаас нь ингэж татаад зүүндээ тоглоо. Тэрийгэ энэ талаас нь ингэж оруулж гаад гогцоо нэмдэ. Тэгэхээр энд маань ийм гогцоо үсэж байна гэсэн үг ингээ мушгираад. За өнгөнөхөөс нэгсэн. За энэ голын өнгөнөхөөсөө бол яг өнгөнөхөөсээр нэхнэ. За дараагийн энэ нэмэлтэн дээр болохоор сая ингээ урдаас нь авсан бол эсрэгээр нь араас нь ингэж оруулаад зүгээ татаад тэгээд ийш нь тоглоо. За тэгээ энийг энэ талаас нь биш эсрэгээр нь энэ талаас нь дөрөнд авч ирсэн бол энэ одоо яг нэгтгэх шигээ баруун талаас нь зүгээ оруулаад за энэ давхар утастай болохоор баруун талаас нь зүгээ оруулаад өнгөнөхөөс нэхлээ. За ингэж гогцоо нэмж байгаа. Хоёр янзын нэмэлт байгаа. За энэ эхний нэгдүгээр нэмэлт нь шүү. За нэгдүгээр нэмэлт нэхлээ. За энэ арнөхөөс дээрээ арнөхөөс тэгээд өнгөнөхөөс гэдээ дуусчих. За ингээд нэмэлт маань болцсон. За эргүүлээд 2 дугаар игнээ сая 1-р игнээгээд үзвэл энэ 2 дугаар игнээ. За эхний нэг гогцоо нэхгүй шилжүүллээ. Арнөхөөс нэхлээ.
өнгөнөхөөс нэхлээ. За одоо нөгөө нэмсэн гогцоо маань орж ирж байгаа шүү дээ. Энд 3 гогцоо тий. Энэ нэмсэн гогцоогоо R нэхээсээр нэхнэ. За энэ нь болохоор голын нэг гогцоо тэмдэглэгч тавьсан тий. Энэ голын нэг гогцоо орж ирж байгаа. Энийгээ одоо энэ талдаа R нэхээсээр нэхнэ. За тэгээд ингээ болцсон. Одоо ийшээгээ авахаар энэ нэмэлт маань дахиад R нэхээсээ нэхнэ. За тэгээд өнгө араа илжлүүлээд R гэд дуусч байгаа. За ингээд явах нь. За 2 дугаар игнэ. За 3 дугаар игнэн дээр эргүүлээд за ерөнхийдөө бол нэг игнэ энэ талдаа за энэ тал маань болохоор бидний гадар тал буюу өнгөн тал гэж бодохоор өнгөн талдаа нэмээд за буруу тал дээрээ нэмэхгүй нэхэх нь. За 3 дугаар игнэ өнгөн талын игнэ гэсэн үг. Сондгой игнэ өнгөн талын игнэ. За нэхгүйгээр шилжүүлж авлаа. За фокусын жоохон тааруулах юм. Өнгөнөхөөс R нэхээс ээлжлүүлээд нэхлээ. Өнгөнөхөөс за энэ голын энэ гогцон чи энд ингээ явж штэ тий. Голын гогцон дээр хүрээд ирлээ. Одоо нэмэлтээ энэ. За нэмэлтээ ихтэй одоо арай өөр нэмэлт хийн гэсэн үг. Түрүүнд өнгөнөхөөс нэмэлт хийсэн бол одоо R нэхээсээ нэмэлт хийн. За тэгэхдээ уртлаас нь уцаа аваад ийш нь тоглоо. За уцаа нааш нь гаргаж игрээд R нэхээсээр нэмэлтээ хийн. За энийгээ баруун талаас нь оруулаад за зүгээ баруун талаас нь оруулаад за ингээ R нэхээс нэгтгэх шигээ ингээ нэгчин гэсэн. За голын нэг гогцоо бол дандаа нэмэхээр явж байгаа шүү дээ тий. Нэмэх буруу талаас араар. За энийхээ нэмэлтийг яг саяныхтайгаа адилхан хийчихнэ. За ингээд тоглоо. Уцаа нааш нь гаргаж ирлээ. За баруун талаас нь оруулж гаад R нэхээс. За ингээд нэгчлээ. Тэгээ өргөлжлүүлээд өнгө араа илжлүүлээд явна. Ингээд харахаар хонио холбоотой өнгөнөхөөс харагдаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр өнгө R гэдээ илжлүүлээд өнгө гэдээ дуусчих. За эргүүлээд одоо нэмэлтгүй нөгөө игнэ шүү дээ тий. Тэгш дотоо 4-р игнэ. Тэгш дотоо игнэн дээрээ нэмэлт хийхгүй шилжүүллээ. R нэхлээ. Одоо өнгөнөхөөс араа илжлүүлээд явлаа. R одоо энд өнгөнөхөөс за энэ голын нэг гогцоо ч нь болохоор дандаа R нэхээсээрээ тий буруу талдаа. За тэгээд ээлжлүүлээд өнгө R гэдэг. За одоо ингээд ерөөсөө саяны үзүүлсэн 4 игнийг дээш нь ингээд давтамжтай нэхэд явна гэсэн үг байхгүй юу. За одоо дахиад 1-р игнээ орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр 1-р игнэний нэмэлт орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр за одоо ингээд шилжүүлээд өнгөө нэхлээ, араа нэхлээ, өнгөө нэхлээ, араа нэхлээ. Одоо энд би R нэгцсэн юм чинь голын энийг гогцоо чи ингээд дээшээ энэ явж байгаа шүү дээ. Араа нэгцсэн чи одоо энд өнгөнөхөөсний нэмэлт орж ирэх юм байна. Арын дараа өнгө явж явах хэрэгтэй учраас гэж бодоод хөөгөөд мэдчихэж болох нэ. За энийг урагшин тоглоо. За зүүн талаас нь зүгөө оруулаад өнгөнөхөөс нэхлээ. Голын нэг гогцоогоо нэхлээ. За энэ дээр нь болохоор арай өөрөөр тоглолттой шүү дээ тий. Араас нь зүгөө оруулаад зүүн дээрээ тоглоо. За энэ давхар уцтай учраас нэг нь үлдээд шүү. Зүүн дээрээ тоглоо. За тэгээ энийгээ болохоор зүгээр яг нэгтгэх шигээ баруун талаас нь ингэж оруулаад өнгөнөхөөсөө нэгтлээ. За үргэлжлүүлээд R өнгө. За энэ мэтчлэн ингээд саяны 4 игнийг сүүлжлүүлээд явах нэ нэмэлтүүд маань. За тэгэхээр за энийга нөгөө юуныхаа өргөний хэмжээ хүртэл нэмэлтээ хийгээд явна гэсэн үг байна. За энийга эмчих юм бол минийх оролцоогоор нэг 17 см орчим өргөнтэй нэгсэн байна. За энэ голын гогцоо ч нь болохоор дараа нь харахаар ингээд яг нэг шугам шиг ингэж гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Нэмэлтийн дараа. За тэгэхээр
голын гогцооноос за ийш нь хэмжих юм бол нэг 8 см орчим тий. Нэмэлтээ хийсээр аваад ийм өргөн болгох нэ. За тэгэхээр энэ голын энэ гогцооноос ишээгээ 8 см орчим болтол нэмэлтээ ийн. За нэмэлтээ хийж дуусахдаа хамгийн гол нь нөгөө 3 дахь игнэн дээр нэмсэн нэмэлтээ хийчээд дуусгах хэрэгтэй байгаа шүү. За бүтэн одоо 1-4 игнэгээ ингээд дандаа давтамжтай явж байгаа шүү дээ. Тэгэхээр 1-4 игнэгээ дуусчаад нэмэлт маань болсон гэж үзэх нь байна. За тэгээ нэмэлтээ хийгээд дуусгаач чинь болохоор одоо ингээд хамгийн сүүлийн нэмэлт чинь нөгөө ар нэхээсний нэмэлт ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л унгаар гэдээ ээлжилсэн ингээд болчин гэсэн үг шүү дээ. Зөв болчин гэсэн. За тэгэхээр тэр нэмэлтээ хийж дуусчаад үргэлжлүүлээд одоо энэ өргөн нь 17 см орчим болтол нэмэлт хийн гэж түрүүнд хэлсэндээ тийм тэр үртлээ нэмчгээд үргэлжлүүлээд нэмэлтгүй зүгээр унгараа ээлжлүүлээл нэхэд ах нь. За тэнгүүдээ нэг талдаа нэмэлт хийгээд голд нь ямар ч нэмэлтгүй өргөнөөр нэхэд төгсгөл хэсэг дээр нь буцаад гогцооны хасалт орж ирж байгаа ишээгээ. За тэгэхээр миний одоо энэ жигдуулаацуулагчны одоо энэ уяанаасаа дээш хэмжиж байгаа шүү. За тэрийг хараарай. Уяагаа оролцуулахгүй хэмжихээр ойролцоогоор 50 см орчим болж байгаа юм байна. За 50-аас нэг 51 ч юм уу те сантиметр орчим урттай болж байгаа юм байна. За тэгэхээр хэр урт энтлийнхаа хасалт хүртлээ хэр зэрэг уртыг нэхэх вэ гэдгийг ингээд хэдүүлээ тооцно. За бид нэр болохоор 100 утас маань өөр байж магадгүй учраас сантиметрээр хэмжээд хэдүүлээ тооцоо гаргачих болно. За миний хамгийн сүүлийн нэмэлтийн гогцоотой игнэ энд байна. За энд. Тэгэхээр сүүлийн нэмэлт хүртлээ сүүлийн нөгөө 4-р игнийг нэхэд дуусчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүртлээ болохоор хэдэн сантиметр болчин гэдгээ хэмжээд авчих. За нуяа хүртлээ за нэг 14 см хүртэл болж байгаа юм байна энэ нэмэлттэй хэсэг нь. За тэгэхээр хасалттай хэсэг нь бас ойролцоогоор 14 см орчим өндөртэй болно гэж үзэх нэ штэ. За энийг хэмжээд авчин гэсэн. Нэмэлтээ хийж дуусчаад хэмжээд авчих нь тэгэнгүүтээ тэрийг эндээ ингээд тэмдэглэж нэмэлтээ хийж дуусаад тэмдэглэж тэгэнгүүтээ тэрийг 2 дүржүүлээд за жишээлбэл минийх 14 2 дүржүүлэхээр энэ 14-ийг 2 дүржүүлэхээр 28 см. За 28 см үлдсэн энэ голын хэсгээ болохоор үндсэн уртаасаа нөгөө 28 см гасаад олчин гэсэн үг байна шүү дээ. Тий. За минийх нэг ойролцоогоор 51 см орчим байгаад шүү дээ. Тэгээ 51-ээс 28-ыг хасаад тэгээд хасгаар чинь 23 см гарч ийн үү те. Тэгэхээр голын энэ хэсэг нь би 23 см нэхэх юм байна. Ямар ч нэмэлт хийхгүй одоо энэ өргөн хэсэг нь шүү дээ те. Гэт өөртөө тооцоолоод гаргачих нь байна. Би жишээлээд өөрөх дээрээ жишээлээд яриад байгаа шүү дээ те. За тэгж тооцоолж гаргаад за нэмэлтээсээ хойш тэр тооцоолж гаргасан урт хүртлээ нэгчгээд тэгээд энэ хасалт руугаа орж ирэх учраас тэр хүртэл нэгчээд эргээд уулзъя. Тэгээд энэ хасалтын хэрхэн хийх вэ гэдгийг би одоо зааж өгөх нь байна. За би нөгөө хэлсэн хэмжээ хүртлээр нэгчсэн байгаа. За энд нэмэлттэй хэсэг нь нэмэлтээсээ дээшээ голын хэсэг нэмэлтгүй яг чигээр нь гисэн. За тэгээ эндээс одоо хасалт хийж эхэлнэ. За буцаагаад нөгөө эхлэхдээ 7 гогцоор хэлсэн шүү дээ тий. Тэрэн шигээ буцаагаад 7 гогцоо олгоно. Хасалт хийх маягаар ингээд нарийсаад 7 гогцоо олгоно. За тэгхийн тулд эхлээд голын гогцоогоо олж тэмдэглэнэ. Тэмдэглэгч ингээд тавьчих нь яг голынхаа гогцоог.
За энэ болохоор ингээд юун дээр таарж байгаа шүү. Нэмэх буюу өнгөн нэхээсэн дээр таарж явах хэрэгтэй. За энэ тал маань болохоор нүүрэн тал бидний. За нөгөө хоёр нэгийг аваад өнгө гэж хэлдэг тал гэсэн үг. За тэгэхээр эндээсээ голын 3 гогцоо хүртэл за энэ голын 3 гэхээр энэ тэмдэглэгчний 2 талын 1 2 3 гэд энэ 3 гогцоо дээр нөгөө хасалт их ахгүй. Тэгэхээр энэ хүртэл өнгөар гэж сөүлжүүлээд нэгтгэрээ нэгчин. За голынхаа 3 хүртэл нэхэд ирсэн. За би сайн тайлбарлахын тулд бүр ойртуулад энийг барьчлаа. За тэгэхээр энд болохоор R нэхээс байгаа штэ тий. R өнгө R гэж явж байгаа. За энэ 3-ыг бол гурвуулангийн цугт нь нэхэх ахгүй юу? 2 гогцоо хасахын тулд цугт нь нэхин. За цугт нь нэхийн тулд яах вэ гэхлээр гогцоонуудынхаа байрлалыг янзлана гэсэн үг. За янзлахдаа энэ R нэхээсийг болохоор яг хэвээр нь энэ баруун талын зүрхийг шилжүүлээд авчна. Голын өнгөн нэхээсийг бол янзлана. За янзлахдаа араас нь ингэж оруулж гаад ингээд одоо ийшээ харцсан нүүрэн талын ийш нь харуулж ин гэсэн үг байхгүй. За ингээд нүүрэн талын ийш нь харуулan янзалчлаа. Тэгэхээр буцаагаад нөгөө энэ талынхаа зүүн талынхаа зүрхүүгээ хийн гэсэн үг. За ингэж буцааж хийчгээд одоо энэ 3 гогцоо цугт нь авна. За цугт нь авахдаа за анхааралтай хараарай. Зүүн талаас нь 2 гогцоогоо хоёулангийн цугт нь зүүн талаас нь ингэж оруулаад оруулаад ийш нь шилжүүлээд авлаа. За баруун зүрх рүү шилжүүлээд авлаа. Тэгээ 3 дахь R нэхээсээ нэхлээ. Нэхэхдээ энэ талаас нь оруулаад өнгөн нэхээсээр нэхэж араар биш өнгөн нэхээсээр нэхэд. За тэгээ ийш нь шилжүүлсэн энэ хоёрыгоо бас за ингэж салгахгүй л цугт нь ингэж зүгөө оруулж гаад энэ хоёр дундуураа энэ нэгснээ гаргаж ирнэ гэсэн. Ингээд. За ингэж гурвуулангийн цугт нь нэхнэ. За дахиад үзүүлье. Толгой нэргэж бэж магадгүй. За ийм байгаад байгаа штэ тий. Тэгэхээр энэ R нэхээс болохоор шууд ингээд өнгөн нэхээсээ ингэж авч янзлангуудаа буцаагаад ийш нь хийлээ. Буцаагаад зүүндээ хийлээ. За энийгээ нэхэж эхлэхдээ энэ хоёрыг хоёулангийн зүүн талаас нь оруулаад R нэхээсээ нэхлээ. Энэ хоёр дундуураа шилжүүлсэн хоёр гогцоон дундуураа гаргаад ирлээ. За энийг жоохон татаач хангалаад өгөөрэй. За тэгээ үргэлжлүүлээд энэ ч болохоор R нь хасагдсан учраас энд чинь шууд өнгө гэж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр өнгөө нэхэд R дээр араа нэхэд за ингээд энийгээ нэгтгэрээ нэхэд дуусгачихна. За нэхэд дуусгацсан эргүүлээд нөгөө буруу тал гарч ирж байгаа шүү дээ тий. Энэ юуны маань одоо эхнээс нь нэгтгэрээ нэхэд за энэ голын гогцоо энд байгаа шүү дээ тий. Энэ явж энэ голын гогцоо энэ. За тэгэхээр энэ талтаа болохоор шууд нэг хасалт хийсэн учраас 3 R нэхээс шууд дараалаад гарч ирж байгаа. Голын гогцоо бол дандаа араар нэхэж явж байгаа шүү дээ тий. Нэмэлтэн дээр ч гэсэн адилхан ингэж ижлэхэн гарч ирэх тохиолдлууд байгаа шүү дээ. Тэрнтэйгээ адилхан өнгө арийнхаа давуул нэг чинь өнгө R тэгээд үргэлжлүүлэл өнгө араа илжлүүлээд ингээд нэхэд энэ талаа дуусгана гэсэн үг. За буцаад нөгөө өнгөн тал нүүрэн талдаа гараад ирлээ. За голын 3 гогцоо хүртэл зүгээр өнгө араа илжлүүлээд нэгтгэрээ нэхнэ. За голын гогцоо маань тэмдэглэсэн энэ явж ин тэ тэгэхээр хоёр захынх нь ингээд голын 3 гогцоо. Энэ хүртлээ өнгө араа илжлүүлээд нэхнэ гэсэн үг. За голын 3 дээр хүрээд ирсэн. Тэгэхээр одоо энэ 3 дээр хасалт хийн. Гэхдээ хэдүүлээ гогцоогоо эхэлж янзлана. Тэгээ хасалтаа юм. За янзлахдаа эн чинь 3 өнгөн нэхээс болцсон шүү дээ тий. Тэгэхээр энэ өнгөн нэхээсээ бас янзлана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр янзлахаар артлаас нь ингэж зүгөө оруулж ингэж за энэ голын гогцоотой бас адилхан ингээд янзллаа. Тэгээд энийгээ буцаагаад энэ тал руу хийчихлээ.
За тэгээд одоо энийгээ хасалтаа хийн. Хасалтаа ихтэй энэ талаас нь зүүгээ оруулаад хасалт нь бол адилхан шүү дээ. Тэгээд энийхээ өнгөнөхөөс нэхлээ. Энэ хоёр дундуура гаргаж ирлээ. За жоохон энэ уцаа жоохон татаад өгөөрэй. За тэгээ өргөжлүүлээл R өнгөнөхэд явчихна. За энэ дээр R байгаа учраас R дээр R өнгө дээр өнгө гэд нэхэд дуусчихна. За нэхэж дуусаад эргүүлээ нэхээр энэ маань болохоор сая хоёр гогцоо хасагдсан учраас буцаад ээлжсэн байдалд орсон байгаа. Ингээд энэ голын гогцоо энэ явж гин. R өнгө тэгээ голын гогцоо R гэд өнгө гэд яг ээлжилсэн байдалдаа буцаад орсон байгаа. Тэгэхээр шууд бодох юмгүй шууд ээлжүүлэл нэгчин гэсэн үг. За араа нэхэнгүүдээ буцаад нүүрэн талдаа гарч ирээд нэгчсэн голын 3 хүртлээ. За тэгэхээр нөгөө эхэлж заасан хасалт маань дахиад энэ дээр хийгдэнэ гэсэн үг. Нөгөө хоёр төрлийн ер нь бол нийт төрөлтөө гэхдээ нөгөө янзлах байдал нь хоёр янз байгаа даа шүү дээ. Тэр хоёрыгоо ээжлүүлээд явна гэсэн үг. За уучлаарай энийг ингээ хөдөлгöd. За тэгэхээр энэ дээр нөгөө хамгийн эхэл заасан шигээ гогцоогоо янзлна гэсэн үг. Энэ нь болохоор R нэхээс болчихж байгаа шүү дээ. Голын гогцооны хажууд R нэхээс. Тэр R нэхээсээ бол янзлахгүй шууд тэрчгээрнэ. За голын өнгөн нэхээсээ бол янзлна. За тэгээ ингээ янзлцсныгаа буцаагаад хийлээ. За одоо хасалтаа хийнэ гэсэн үг. Энэ хоёроо зүгт нь ингэж зүүргээ шилжүүлж авлаа. R нэхээсээ нэхлээ. R нэхээс нь дундуураа энэ хоёр гогцоо гаргаад ирлээ. За өргөжлүүлээд өнгө байгаа учраас өнгө гээд ээлжлүүлээд явлаа. За ерөөсөө л ингээл ээлжлүүлнэ гэсэн үг. За эргүүлээд харангууд чинь энэ маань дахиад 3 R нэхээс дараалцсан байгаа. Энийгээ гурвангийн R нэхэд тэгээд өнгөөр ээлжлүүлээд явна. За тэгээд дараагийн асуулт маань болохоор 3 өнгөн нэхээс болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний энэ хоёроо адилхан янзлдгаараа янзлна гэсэн үг. Энэний өмнөх нөө хоёр дахь байдал дээр нь зааж өгсөн шүү дээ тий. Хоёр өнгөнөхөөсөө янзлаад буцаага хийнэ гэсэн үг. За тэгээд хасалтаа инэ. За энэ мэдчлээ ерөөсөө 7 гогцоо болтол нь хасаад явна гэсэн үг байх нэ. За 7 гогцоо боллоо. 7 гогцоо болонгууд чинь хамгийн анх уяа нэгчээсэн тэр байдалд хүрээд ирнэ гэсэн үг. 7 гогцоо болоо хаслаа. Тэнгүүд өргөжлүүлээд уяагаа нэхнэ. За уяа маань болохоор эхний гогцоо нэхгүй шилжүүлж аваад өнгө R гэд өнгө гэж нэгж байгаа шүү дээ тий. Нэг талтаа нөгөө талтаа болохоор шилжүүлж аваад өнгө R гэж нэгж байгаа. За тэгээд энэ хамгийн анх нэгчээсэн шигээ уяагаа энтлийнхаа уяатай хэдэн сантиметр уяа нэгсэн тэрнтэйгээ адилхан хэмжээтэй ингээд уяа нэхнээ. Тэгээд уяагаа яаж дуусгах вэ гэдгийг би одоо ганцхан зааж өгөх үлдсэн байна. За тэгээд тэр хүртлээ нэгчгээд эргээд уулзъя. Хасалтаа ойлгохгүй байгаа бол дахин ухраагаад давтаад үзээрэй. За нэхэд дуусчихсан. Ингээд 7 гогцоо үлдээгээд өргөжлүүлээд уяагаа нэхэд. За энэ уяагаа одоо хэдүүлээ. Дуусгана. Хаалтаа хийнэ. За хаалтаа яаж хийх вэ гэхлээр эхний хоёр гогцоогоо шууд цугт нь нэхэд. За өнгөн нэхээсээ шууд цугт нь нэхэд. За дараагийн R нэхээсийг нэхлээ. Эхний энэ нэгсэн гогцоон дундуураа хоёр дахь нэгснийг гаргаад ирнэ ингээд. За тэгээд энэ болохоор өнгөн нэхээс харагдж байгааз энийг болохоор өнгөн нэхээсээр нэхэд. За энэ гогцоон дундуураа ингээд татаад гаргаад ирнэ. За ингээ R нэхээс дээрээ араа нэхлээ. Тэгээд өмнөх гогцоон дундуураа гаргаад ирлээ. За энэ сүүлийн хоёрыг бас цугт нь ингээд шууд аваад тэгээд гогцоон дундуураа гаргаад ирлээ.
За ингээд бага зэргийн утас үлдээгээ тасалчин. Тэгээд энэ уцаа энэ гогцон дундуура бас нэгж байгаа юм шиг татаад гаргаад ирнэ. Ингээд. Тэгээ ингээд чанга татчихаар эн чинь ингээд зангидж байгаа юм шиг зангидаас үсээ цаашаа хөөрөхгүй гэсэн үг. За ингээд хоолтой хийх нь байна. За энэ үлдсэн утсаа тэгээд ингээд гогцон дундуура гүйдлэгчнэ. Гүйлгээд алтлаад өгчнө. За зүгээр нэхмэлт ашигладаг оёдлын зүй байвал бас тэрийг ашиглаж болно. Дэгээ зөөж ашиглаж болно. За энэ мэтчлэн гүйлгээд тасчихлаа. За нөгөө талаа бас яг адилхан. Ингээ оёдл нэхэс дундуура уцаа баг зэрэг ингэж гүйлгээд тэгээд дуусгачихна гэсэн үг. За ингээ бидний нэгсэн чих дулаацуулагч бэлэн боллоо. За энэ тал нэмэлттэй тал нь ингэж харагдчихэв. За хасалттай тал нь бас ингэж харагдчихэв. За энэ хасалттай талд нь энд нь жоохон шомбоохгүй байдаг. Энэ носто утас бол бүлийн усаар угааж хатаагаад тэгээд жоохон уур өгөөд бүр эндүүгээр ингэж чилчээдлэн даахгүй хальт уур өгөөд энэ бас бомбогоод байгааг янзалчих болно шүү. Хальт уур өгч эндүүдэд. За ингээ хичээлийг минь үзсэнд баярлалаа. Дараагийн хичээлээр видео хичээлээр уулзлаа. Баяртай.